Удирдлага зохион байгуулалтын талаар. Цагдаа дотоодын цэргийн байгууллага нь 2025 онд Монгол Улсын үндсэн хууль, цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын араа 2050, засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 2028 оны хөтөлбөр Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн 5 чиглэлд нийцүүлэн үйл ажиллагаагаа төлөвлөсөн. 2025 онд цагдаа дотоодын цэргийн байгууллага нь уламжлалт шинжилгээг хослуулан хамтдаа хөгжиж уриалгын хүрээнд 7 зорилтыг дэвшүүлж нийт 1905 ажил арга хэмжээг 96% гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн. Мөн байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5 зорилт 81 ажил арга хэмжээг 94.1%-тай хэрэгжүүллээ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран процессын дахин инженер чиглэлийн судалгааг хийж байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, алба хаагчдын ажлын бүтээмж чанарыг сайжруулах, процессын зураглал хийх зорилго тавьсан. Энэ судалгаагаар цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 646 хууль тогтоомж, эрх зүйн актаас 102 асуудал, 2354 эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх 74 санал, зөвлөмжгүй тайланг боловсруулсан. Уг тайлангийн хэрэгжилтийг хангах зорилгоор 18 чиглэлийн 150 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын 52 дугаар тогтоодын дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг боловсруулан, хууль зүйн дотоод хэргийн сайдын А121-р тушаалаар батлуулсан. Энэ хүрээнд харт амигтай тэмцэх газрыг харт амигтай тэмцэх алба, мөрдөн байцаах албыг мөрдөн шалгах алба, хэрэг бүртгэх албыг гэмт хэрэг зөрчил шалгах алба болон өөрчилж, цагдаа дотоодын цэргийн байгууллагын үндсэн 5 тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, холбогдох албаны төлөөллүүд 22 улстай 86 албан ёсны уулзалт зохион байгуулж, уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох чиглэлээр санал солилцлоо. Мөн гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, гадаад улсын хууль сахиулах болон олон улсын байгууллагын зохион байгуулсан 46 удаагийн сургалт, дээд хэмжээний уулзалт, хурал зөвлөгөөн, семинар 166 алба хаагчийг амруулсан. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багт 242 алба хаагчийг сонгон шалгаруулж, олон улсын түвшний бэлтгэл сургалтад хамруулан, ажиллагааны үеэр шаардлагатай 221 нэр төрлийн 23372 ширхэг техник, тоног төхөөрөмжийн 38 багц худалдаа авах ажиллагааг төлөвлөснөөс өнгөрсөн онд 35 багцад гэрээ байгуулан хэрэгжүүлсэн. Төсвийн тодтоглоор 4 багц гэрээг цуцалж, бусад худалдаа авах ажиллагааг амжилттай зохион байгуулан гэрээг дүгнэсэн. Хүний нөөцийн чиглэлээр байгууллагын үнэт зүйлийг ёс зүйтэй мэргэсэн алба хаагч ажилтан хэмээн тодорхойлж, хүний нөөцтэй холбоотой бодлогын баримт бичгүүдэн шинжилсэн. Энэ нь хүний нөөцийн чадамжид суурилсан хэрэгцээ шаардлага нийцсэн сургалт хөгжлийн хөтөлбөрийг боловсонгүй болгох, мэргэсэн чадварлаг алба хаагчийг доктортой ажилуулахад чиглэсэн алба хаагч төвтэй бодлого юм а. Хүний нөөцийн нөхөн хангалтыг хангах хүрээнд цагдаа жолооч, хамгаалтын ажилтан, мэргэшил олгох сургалтын 9 удаа зохион байгуулж, шалгуур хангасан 1602 иргэнийг нөөцөд бүртгэн, 1481 иргэнийг томилсон. Үүнээс 212 иргэнийг дунд офицерын албан тушаалд томилсон. Мөн эрх зүйч мэргэжилтийн ахлагч бүрэлдэхүүн дунд 2 удаагийн шалгалт зохион байгуулж, тэнцсэн 144 алба хаагчийг дунд офицерын албан тушаалд томилов. Удирдах албан тушаалын шаардлага хангасан 126 алба хаагчийг удирдах албан тушаалд, чиглэлийн ахлах, офицерын албан тушаалд 1081 алба хаагчийг шатлан дэвшүүлсэн. Өөрийн хүсэлт, бэлтгэр, хүүхэд тасрах чөлөө, шилжил хөдөлгөөн, эрүүл мэндийн шалтгаантай 1150 алба хаагч ажилтан албанаас чөлөөлөгдөж, дотоод хэргийн их сургуулийн төгсөгчд, нөөц гадаад суралцагчдыг 1855 сул орон тоонд томилж, нөхөн хангалт хийсэн нь өмнөх үеэс 472 буюу 34.1%-аар өссөн үзүүлэлттэй байна. Алба хаагч ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын 10 дипломат төлөөлөгчийн газрын 12 харуулгын байрны барилга, дэд үтцийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар болон холбогдох үүргүүдтэй хамтран шинжилж ашиглалтанд оруулсан. Ерөнхийлөгчийн 2024 оны 141-р зарлиг, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны А143 дугаар тушаалын дагуу дотоодын цэргийн алба хаагчдын дүрм төвцийг шинжилэн баталж, шин загварын дүрм төвц, ялах тэмдгийн хангалтыг 85.2% гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн. Дүрм төвц хангалтыг динамик программын хүний нөөцийн мэдээллийн цамтай уялдуулж, офицер цэг, полис цэг сайтаар хангалт авах, санал хүсэлт илгээх боломжийг бүрдүүлсэн юм а. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 108 дугаар тогтоолын дагуу улсын бүртгэлийн ерөнхий газраас 150 зөөврийн компьютер, 27 Starlink төхөөрөмж хүлээн авч, батлагдсан төсвийн хүрээнд суурин компьютер 125, зөөврийн компьютер 15, Surface төхөөрөмж 5, хэвлэгч 105,
Описын хэвлэгч 40 ширхгийг үе шаттайгаар анги байгууллагууд долгож, 5 богд Нуура хувьцаат компанитай хамтран 131 автомашинд камерын иж бүрэн систем, 388 ширхэг 4G ингрийн камер, 49 бичлэг хадгалагч хөрөмжийг суйрлуулж, парк шинжилтийн хүрээнд 137 автомашиныг хүлээн авсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн цагдаагийн газар, Хинтээ аймгийн Баян Овоо сум, Үүрангай аймгийн Уянга сумын сум дундын цагдаагийн засгийн барилгуудыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Мөн цагдаагийн ерөнхий газрын төв байр, нийслэл болон орон нутгийн зам анги байгууллагуудад 4 их засвар хийж, урсгал зардлын анги байгууллагуудын хэмжээнд 17 төрлийн засвар тогтчлтын ажлыг гүйцэтгэн, алба хаагчдын ажиллах орчин, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулсан. Орон сууцчлах бодлогын хүрээнд ипотекийн зээл 47, хөнгөлөлттэй үнээр 21 алба хаагчийг хамруулсан. Ахлагч хотгонд 143 ахлагч, 2 ахмад ажилтан, зайсан төслийн орон сууцнд 180 алба хаагчийг, Орхон аймагт 13 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах гэрээ байгуулсан. Мөн Ховд аймагт 3 блок 120 айлын орон сууц барих, Баянгол дүүрэгт 777.2 м2 газрыг орон сууцны зориулалтаар шийдвэрлүүлэх, Өмнө Говь аймагт 120 айлын орон сууцыг хөнгөлөлттэй үнээр бариулах зураг төсөл, төсвийг батлуулан барилгын ажлыг эхлүүлв. Төсөв цалин нэмэгдэл урамшууллын чиглэлээр. Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын 2025 оны төсөвт 653.6 тэрбум төгрөг батлагдсанаас 436.9 тэрбум буюу 67% нь цалин үйлс, нийгмийн даатгалын шимтгэл, 141.8 тэрбум буюу 22% нь урсгал зардал, 35.1 тэрбум буюу 5% нь нэг удаагийн тэтгэмд урамшууллын зардал, 39.7 тэрбум буюу 6% нь хөрөнгө оруулалтын зардал байна. Улсын их хурлын 2025 оны төсвийн дотогдлоор цагдаа дотоодын цэргийн байгууллагын 770 орон тоо хасагдаж, нийт 43.8 тэрбум төгрөгийн зардлыг бууруулан хэмнэлтийн горимж шилжин ажилласан. Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор албан тушаалын үндсэн цалин 6%-аар, 202 дугаар тогтоолоор цолны ангиллыг нэмэгдүүлэх тус бүр 2%-аар нэмэгдүүлж, 2025 оны 11-р сарын 11-ээс нэмэгдүүлсэн хэмжээгээр олгож эхэлсэн. Мөн цагдаагийн албаны тухай хуулийн 91-7 заасан дагуу цагдаагийн сургууль сонсогчоор суралцсан хугацааг албаас хугацаанд тооцож, удаан жилийн нэмэгдэл болон алба хаагчдын өдөр тутмын албаны онцлог ачааллыг харгалзан цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны А212 дугаар тушаалаар 24 цагаар эргүүл, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад 20,000, бусад алба хаагчдад 10,000 төгрөгийн хоолны зардлыг олгож байна. Сургалт соён гэгэрүүлэх чиглэлээр. Цагдаагийн байгууллагын хүн төвтэй хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албаны реформыг хэрэгжүүлэх хүрээнд хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэсэн сургалтыг 2080 зарчимд тулгуурлан явуулж байна. Алба хаагчдын ажлын байрны сургалтын цаг, сэдвийн нэгдсэн төлөвөө батлуулснаар 4349 сургалт семинар зөвлөгөөн зохион байгуулж, давхардсан тоогоор 189,360 алба хаагчийг хамруулсан. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын захиалгаар 8 улсын ихтэй сургуульд 153 суралцагч суралцаж, 21 суралцагч гэрээний үүргээ биелүүлэн сургуулаа төгсөж, ажлын байранд томилогдсон. Бусад суралцагч нь эрх зүй, мэдээллийн технологийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, сэтгэл судлал, үндэсний аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал ба удирдлага, дата эссенс, логистик, нийгэм судлал зэрэг 10 төрлийн мэргэжлэр суралцж байна. Алба хаагчдын бие бялдар, спортын үйл ажиллагааг дэмжих хүрээнд дотоодын болон бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран олон төрлийн спортын тэмцээн зохион байгуулж, хүч спорт хорооны 55 алба хаагч баг тамирчид олон улсын 14 тэмцээнд оролцож, амжилт үзүүлж 24 алт, 27 мөнгө, 51 хүрэл медаль хүртсэн. Алба хаагчдын сахилга ёс зүйн чиглэлээр. Цагдаа дотоодын цэргийн байгууллагад ирүүлсэн 2108 өргөдөл гомдолд 2294 алба хаагч холбогдсон нь урд оны мөн үеэс 336 буюу 14%-аар буурсан байна. Холбогдсон шалгагдсан алба хаагчдын тоо 517 буюу 18%-аар буурсан үзүүлэлттэй. Холбогдсон алба хаагчдаас 1998 буюу 87% нь офицер, 284 буюу 12.3% нь ахлагч, 12 буюу 7% нь энгийн ажилтан байна. Анги байгууллагууд 1643 албаны шалгалтад 3490 алба хаагчийг холбогдуулан шалгаснаас 989 сахилгын зөрчил илэрч 1279 алба хаагчид сахилгын арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн ихтэй харьцуулахад сахилгын зөрчил 135 нэгжээр буюу 15.8%-аар өсөж, сахилгын арга хэмжээ авсан алба хаагчдын тоо 308 нэгжээр буюу 31.7%-аар нэмэгджээ. Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, иргэдтэй зөв харилцах соёлыг дээшлүүлэх зорилгоор сар бүр дүн шинжилгээ хийж харилцан үнэлдэг, зөв хандлага, зөв соёл, хариуцлагатай алба хаагч, хүний эрхийг хүндэтгэ хайрлын хамгааллын аян арга хэмжээг улирал бүр үе шаттай зохион байгуулсан. Дэвшилтэт техник технологиг үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,
Алсын хараа 2050-ын зорилттой уялдуулан цагдаа тогтоон цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дижитал шилжилтийг хийж дижитал шилжилт 2025-аас 2028 бодлогыг 5 багцаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дижитал шилжилт хийх кибер аюулгүй байдлын нэгдсэн дэд бүтц, дата төв байгуулах, дата засаглал, дата суурилсан шийдвэр гаргах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэн нэвтрүүлэх. Энэхүү төлөлтийн хүрээнд цагдаагийн байгууллагад нийт 11 шинэ програм хангамжийг боловсруулан нэвтрүүлсэн. Дата цуглуулалт шаардлагатай 67 програм, 22 төрлийн дашборд, 7 цахим хуудас, 4 аппликейшнийг үйл ажиллагаанд суурилуулсан. Иргэдийн эрх, хүний эрхийг хамгаалах, алба агчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан зөрчил AI, эрүү AI системийг нэвтрүүлж, мэдүүлэг авах өрөөг сэргээж, өргөжүүлэн улсын хэмжээнд ашиглаж байсан 417 өрөөг 844 болгож нэмэгдүүлжээ. Мэдүүлгийг бодит цаг текстэлдэг чимээгээ протокол системийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж эхэлсэн. Гэмт хэргийн нотлохоо шинжилгээний чадварыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2024 оны 104-р тогтоолоор шүүх шинжилгээний ерөнхий газарт биологийн дээжийн сан байгуулсан. 2025 онд генетик мэдээллийн санд 34841 иргэний дээжийг бүртгэж, кибер гэмт хэргийг илрүүлэх тоон уулмөр илрүүлэх лаборатори тоног төхөөрөмжийн програм хангамжийг шинжилсэн. Дуудлага хүлээн авах үйл ажиллагаанд дүрс дуудлага байршил илрүүлэх Google Map, Whiteboards, гадаад иргэн мэдээллийг орчуулах хэлмэж төхөөрөмж зэрэг технологиг нэвтрүүлэн ашиглаж байна. Шинжлэх ухаан нотлохоон суурилсан шийдвэрийг дэмжих зорилгоор нутаг дэвсгэрийн квадрат систем шилжүүлж, эргүүлийн байршлыг захимаар бүртгэж, GPS болон ECS систем ашиглаж эхэлсэн. ECS системийг шинжилэн дуудлагыг иргэний регистрийн дугаараар бүртгэх, давтамжтай дуудлага зэсийг нэвтрүүлсэн. Нийслэлийн 6 дүргийн замын цагдаагийн бүсийн эргүүлүүдийг 24 таблетэд XGPS tracker аппликейшн суурилуулж, шуурга зохицуулалтын хилтэс бодит цагт эргүүлүүдийн байршлыг хянаж удирдах байна. Зам хөдөлгөөний хяналтыг сайжруулахад зориулан 135 уулзуу, 41 явган гарцын нийт 776 байршилд хиймэл оюун ухаан суурилуулсан 2606 AI хяналтын камер, авто замын хэвтээ тэнхлэг дагуу 29 цэгийн 70 өндрийн байршилд 705 ширхэг, 360 хөдөлгөөнд камеруудыг байршуулсан. Эдгээр нь хурд хэмжих дугаар таних зөрчил илрүүлэх програмтай бөгөөд 90 сурвалжлагчгүй этгээд с ิจ гтэй тээврийн хэрэгслийг бодит цагт алба агчид руу нотификейшн хэлбэрээр дамжуулж байна. Улаанбаатар хотод зам тээврийн ослыг бүртгэж мэдээллийн систем хөгжүүлж суурилуулах SDRA C7 төслийг хэрэгжүүлж, шинэ платформ хөдөлгөөнд ав, хяналтын камерын дүрс сэргээх, AMD Video AI болон ослын газрын ботод орооны бичлэгээр 3D сэргээн дүрслэх MetaShape програмыг нэвтрүүлсэн. Энэ нь ослын мэдээлэл бүртгэж, дүн шинжилгээ, статистик боловсруулах боломжийг нэмэгдүүлж байна. Шалган нэвтрүүлэх төвчөөд үйл ажиллагааг дэмжих зорилгоор DJI Matrix 3DT мэрэгжлийн 7 дрон, DJI Matrix 350 RTK дрон болон ZenWise H20T зэрэг камерыг ашиглаж байна. Давтамжтай дуудлагыг зохицуулах смарт чип төслийг хэрэгжүүлж, дуудлага их бүртгэгддэг 100 байршилд автомашины хаалтын ухаалаг систем суурилуулсан. Хяналтад байгаа иргэдийг бүртгэж сайжруулахад зориулан гар утсан сар бүрийн 2020 сануулгах масс мессеж үйлчилгээг нэвтрүүлж, бүртгэлд хамрагдах, сахилах, хариуцлагыг сайжруулсан. Эдгээр технологийн шийдлүүд нь гэмт хэрэг илрүүлэх, нотлох, баримтжуулах, төрийн үйлчилгээг хялбарчлах, алба агчдын ажлыг оновчтой болгох гол тулгуур болсон. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын шалгалтын чиглэлээр давхурдсан тоогоор авто эргүүлийн 4456 чиглэлд 8912 албаагч, явган эргүүлийн 5645 чиглэлд 11439 албаагч ажиллан нийт 10102 чиглэлд 20351 албаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ногоон бүс 1-3 төслүүдийг хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд улсын төсвөөс 19177 аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэгээр 73781 нийт 92958 камер суурилуулсан. Энэ нь олон улсын камержуулалтын стандартын 98.6% тэнцэх төвшөнд хүрсэн үзүүлэлт юм а. 4-р үе шатны хүрээнд хүн автомашины дугаар таних ухаалаг камер хангамжийг 8 аймаг 9 дүүрэгт нэвтрүүлж 92958 ухаалаг камертай програмаас 12209 камерыг системд холбож ажилуулад байна. Холбогдох дэд бүтцийг бэхжүүлэхээр 21 аймаг 9 дүүрэгт телекамерын хяналтын дэд төв 30 байгууламж байгуулж, нийслэл телекамерын хяналтын дэд төвийг дэрэгдэн байгуулах ажлыг зохион байгуулсан. Нийтийн эзэмшлийн телекамеруудыг нэгтгэх програм хиймэл оюун ухаан суурилсан ухаалаг системийг нэвтрүүлэх нийслэлд 100%, аймагуудад 65%-тай хэрэгжиж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлээр хүн бүр хүүхэд хамгаалагч хүүхдийн марафон 2025 365 өдөр бүр анхаарч хайрлая. Хүүхэд хамгаалалт 2025 зэрэг аян арга хэмжээг зохион байгуулж, эрсдэл нөхцөлд байсан 268 хүүхдийг илрүүлв.
Үүний 196 хүүхдийг төрийн байгууллагад шилжүүлж 138 хүүхдийг асрамжийн байгууллагад эрсдлээс хамгаалсан. Захин гадуурхалттай холбоотой зөрчлүүдэд хяналт тавьж холбогдох байгууллагууд шилжүүлэхээр 6 Facebook хуудсыг хаалгах санал гаргасан. Гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс тэнсэн суллагдсан 524, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 450, насан туршаагүй жирэмсэн болон 3 нас хүртэлх хүүхэдтэй их ганц үеийн эцэгт хорих ял оногдуулсан шийдвэр тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 118, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгэлсэн 140, хорих ял эдлээд суллагдсан 435, нийт 1676 этгээд нэг бүрчлийн хяналт тавьж дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүл. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр эргэн хуулийн этгээдээс хэрэг зөрчлийн шинжтэй нийт 311,310 гомдол мэдээлэл хүлээн авч шалгав. Энэ нь өмнөх оноос 12,297 буюу 3.8%-аар буурсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 116,335 буюу 37.4%, зөрчлийн шинжтэй мэдээлэл 187,270 буюу 60.2% шийдвэрлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад нийт 47,480 гэмт хэрэг бүрдсэнээс нийслэл 33,144 нь өмнөх оноос 3.2%-аар өссөн. Орон нутгад бүртгэлтэй 14,327 нь өмнөх оноос 14.3%-аар өссөн. Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 48.2% болж өмнөх оноос 1.21-ээр нэмэгдэв. Нийслэлийн илрүүлэлт 43.7% болж өмнөх оноос 1.61-ээр өссөн. Орон нутагт илрүүлэлт 60% байсан нь өмнөх оноос 2.51-ээр буурсан үзүүлэлттэй байна. Нийт 4,957,151 зөрчлийг шалгасан нь өмнөх оноос 577,737 буюу 46.7%-аар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 4,942,915 зөрчлийг шийдвэрлэж өмнөх оноос 572,522 буюу 46.7%-аар нэмэгдэв. Гэмт хэргийн улмаас иргэд хуулийн этгээдэд учирсан нийт 806.3 тэрбум төгрөгийн хохирлоос 310.4 тэрбум төгрөг буюу 37.3%-ийг нөхөн төлөвлөжээ. Мөн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 3,163,398 хүн оролцсон 4,085 удаагийн нийтийг амарсан арга хэмжээг зохион байгуулагдаж, цагдаа дотоодын цэргийн байгууллагын 6,902 тээврийн хэрэгсэлтэй 43,257 албаагч 62,998 цаг ажиллажээ. Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр авт болон явган эргүүлийн 50,431 чиглэлд давхарцсан тоогоор 101,850 албаагч нийт 987,448 цаг үр гүйцэтгэсэн. Энэ нь 2024 оноос 11.8%-аар өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 286 удаагийн жагсаал цуглаан суулт эсэргүүцэл, арга хэмжээнд 20,581 иргэн, 850 орчим тээврийн хэрэгсэлтэй зохион байгуулагдсанаас 87% нь бүртгэлгүй явагдаж, цагдаагийн байгууллагаас тухай бүртэнд хяналт тавьж ажилласнаар төрийн болон хувийн өмчийг халтгад өртөх, олон нийтийн аюулгүй байдал учирч болцсохгүй эрсдэл нөхцөл байдал үүсгэхээс урьдчилан сэргийлсэн. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд яаралтай тусламж дуудлага, мэдээлэл хүлээн авах 101, 102, 103, 105 тусгай дугааруудыг олон улсын жишгт нийцүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн 112 дугаарлалтад шилжүүлэх, мөн телекамерын хяналтын дэд төвүүдийн үйл ажиллагаатай уялдуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 21 аймгийн засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, хэрэгжилтэд шаардлагатай зардлын тооцооллыг боловсруулж, нийт 8 аймагт нэвтрүүлэх шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын 2026 оны улсын төсөвт тусгуулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дотоодын цэргийн үйл ажиллагааны чиглэлээр дотоодын цэргийн байгууллага нь дотоодын цэргийн штаб 5 анги 17 тусгай салбарын хүч хэрэгсэлтэйгээр хууль заасан үндсэн үүргийн хэвийн гүйцэтгэж ажиллав. Командлагчийн тушаалаар энэ онд Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрөлдсөн архив, Эрдэнэс 5-толгой хувьцаат компани нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолойн усны хангамжийн объект, 5-толгой түнш хувьцаат компанийн 3 объект, зүүн үйлдвэр зэрэг объектыг хамгаалтанд авсан. Хамгаалтанд авсан улсын онц чухал объектуудын аюулгүй байдлын дүрм, стандартын дагуу зохион байгуулж, тайлан хугацаанд давхарцсан тоогоор нийт 2,521,573 ажилтан, 1,387,634 гадаадын иргэн, 19,950 гадаадын иргэн, заалт давхарцсан тоо 764,734 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхэд хяналт тавьсан. Мөн 885,114 хөдөлгөөнийг бүртгэн хэмжээ. Шалган нэвтрүүлэх журмын зөрчил 1206 удаа, зөрчлийн тухай хуулийн зөрчил 5576 удаа илэрч нийт 139.1 сая төгрөгийн торгуул ногдуулснаас 91.6 сая төгрөгийг нөхөн төлөвлөсөн. Үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай хамтран ажиллах нийцсэн төлөвлөгөөний хүрээнд дотоодын цэргийн хамтарсан сургуультууд, дадлага стратеги цугларалтуудад оролцож, даалгасан үүргийг гүйцэтгсэн. Тухайлбал Сөрөг 2025-2 стратеги команд штабын сургуульд
Террорист үйлдлийн эсрэг хаан шонхор нэгдсэн дадлага мөн Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт зэрэг амжилттай оролцов. P101 төслийн хүрээнд зүүн өмнөд Европ, зүүн Европ, Төв Азийн орнуудтай хамтран хим биолог цацраг цөмийн дэд үтсийн хамгаалтыг сайжруулах уулзалтыг зохион байгуулж, аль багштыг богино, дунд, урт хугацааны сургалтанд хамруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлэг, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Цаашид анхаарах асуудал. Тайланд хугацаанд цагдаа дотоодын цэргийн байгууллага нь Монгол улсын үндсэн хууль, салбарын суурь хуулиуд, төрийн бодлогын баримт бичигт туссан зорилго, чиглэлтэй нийцүүлэн үйл ажиллагаанд төлөвлөж, институтын чадварыг бэхжүүлэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг дээдлсэн засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн байна. Нийгэм эдийн засаг, аюулгүй байдлын орчинд үүсэж буй хурдтай өөрчлөлт, гэмт хэргийн хэлбэр, бүтэц шин чанарын хувьсал, иргэдийн төрийн үйлчилгээнд тавих шаардлага, хүлээлтийн өсөлт нь хууль сахиулах байгууллагын удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, техник технологийн бодлогын урьдчилан сэргийлэх чиглэсэн уян хатан, дата суурилсан шин шатанд гаргах бодит шаардлага бий болж цаашаа дараах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд нэгдүгээр бодлого төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо, нотлохоо, дата суурилсан шийдвэр гаргалтыг бүрэн шилжүүлж, стратеги хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжлийн үр дүн, нөлөөллөөр хэмжих, хариуцлагын механизмуудыг илүү тодорхой болгох. 2. Процессын дахин инженерчлэлийн үр дүнг эрх зүйн орчин, зохион байгуулалтын бүтцтэй уялдуулан хэрэгжүүлж, чиг үүргийн давхардал, хийдэл, шат амжилттай үе шаттайгаар арилгах, албан агчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх. 3 дугаарт хүний нөөцийн бодлогыг албан агч төвтэй зарчмууд тулгуурлан боловсронгүй болгож, сонгон шалгаруулалт, сургалт, ахис дэвшлийг нийгмийн баталгаанд урт хугацаанд доктортой хангах цогц тогтолцоог бүрдүүлэх. 4 дугаарт дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, дата засаглалыг хууль сахиулах үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн болгон нэвтрүүлж, гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг шин түвшинд хүргэх. 5 дугаарт сахилга ёс зүй, хүний эрхийг дээдлсэн засаглалын соёлыг хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх, соён гээгэрүүлэх арга хэмжээтэй уялдуулан тогтмолжуулж, иргэдийн итгэлийг бэхжүүлэх. 6 дугаарт салбар орнуудын болон олон улсын хамтын ажиллагааг бодлогын түвшинд институтжуулж, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн доктортой механизмыг бэхжүүлэх. Цагдаа дотоодын цэргийн байгууллага нь эргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, орчин үеийн хууль сахиулах байгууллагуудын загварт бүрэн шилжих шинжилгээ, судалгаан суурилсан, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж, хүн төвтэй, амар тайван, аюулгүй нийгмийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газар.